Дэлхийн томоохон технологийн компаниудад бэлдэх 150 өдрийн чаленжийнхаа эхний өдрийг ихсүүлцгээе. Өнөөдрийн бодлого Find Closest Number to Zero гэдэг нэртэй бодлого байна. За энэ бодлого нь ерөнхийдөө яадаг вэ гэхээр нэг array өгдөн. За тэр array-с тэгтээ хамгийн ойрхон байгаа тэр тоог нь олж буцаах тийм утга учиртай бодлого байна. За тэр нь юу гэсэн үг вэ гэвэл координатын шуурган дээр зураад үзэхэд за чинь хамгийн ихний энэ array-с жишээ татъя. За хасах 4 хасах 2 за 1 за 4 за энд 8 гэчий. За энэ бодлого нь мэдээж тийг хаана байгаа вэ гэвэл тийг энд байгаа. За хамгийн ойрхон зайг нь яаж урддаг вэ гэхээр мэдээж абсолют утгынхаа хувьд хамгийн бага байх. Тэр тоог буцаах хэрэгтэй. Абсолют утга гэдэг бол зүгээр л одоо тухайн тооноос тийг хүртэлх зай гэж ойлгож болно. За тэгэхээр мэдээж хасах 4-өөс тийг хүртэлх зай бол 4. Хасах 2-оос тийг хүртэлх зай бол 2. 1-ээс тийг хүртэлх зай бол 1. 4-өөс тийг хүртэлх зай 4. 8-аас тийг хүртэлх зай бол 8 байх нь байна. За эндээс бид нар харж байгаад хамгийн бага утга нь бол 1 юм байна гэдгийг болоод тийм учраас 1-ийг бид нар буцаах нь байна. 1 гэдэг тоо энийг буцаах нь. За тэгэнгүүт бид нар өөр жишээ авч үзье. За өөр жишээ аваад үзье. За өөр жишээн дээр энэ бол сонирхолтой жишээ ба. Яагаад гэвэл бид нэр координатын шулуунаа зуурлаа. За тгийг хэдүүлээ энд гээд авчи. За тэгвэл энд хасах 1 гэдэг тоо байна. Энд 1 гэдэг тоо байна. За энд 2 гэдэг тоо байна. За мэдээж бид нэр харж байгаа чсэн одоо 2 гэдэг тоо бол мэдээж яагаад ч тэгтээ хамгийн ойрхон утга биш гэдэг нь угаасаа биднэрт шууд нүдэнд ил харагдана. Гэхдээ яах вэ гэхээр энд хасах 1-ийн абсолют утга бол 1, 1-ийн абсолют утга бол 1. Энэ хоёр тэнцчихсэн. Тэгвэл яах ёстой вэ гэвэл бодлого ёсоор алиас нь тэгтээ ойрхон байгаа. Тэм учраас 1-ийг авах ёстой. 1 гэдэг энэ тоог авах ёстой. Яагаад бид нэр энийг авч байгаа вэ гэхээр яг оригинал хэдийгээр абсолют утга нь тэнцүү боловч оригинал утга буюу хасах 1 2-ыг харьцуулаад үзвэл 1 нь илүү учраас 1-ийг авах хэрэгтэй байна. За ийм утга учиртай бодлого байна. За тэгэхээр бодолт бол илүү ойлгомжтой. За бид нар мэдээж за би энэ дээр тэмдэглэж чинь нэг за мини гэдэг нэг хувьсагч авчий. Мини гэдэг нэг хувьсагч. За мини гэдэг хувьсагч. За одоо намсынхаа хамгийн ихний утгыг нь авахар болёо. Намсын тэгдэх индекс дээр байгаа утга гэсэн үг. За тэгдэх индекс дээр байгаа утга буюу хамгийн ихэнд байгаа энэ утга. Энэ утга. За би юугаас сольчих? За зүгээр ингээ хараар биччихье дөө. За тэгдэх индекс дээр байгаа утга. За хамгийн ихний жишээ. Түзээ угаасаа энэ жишээн дээр авч ярьж байгаа учраас энэ жишээн дээрээ ярьчих. За тэгэхээр мэдээж мини гэдэг юу бол ихсэд хасах 4-тэй тэнцүү байгаа нь энэ бодлого ёсоор энэ жишээ ёсоор. За тэнгүүт дараа нь бид нар мэдээж луп хийн. За энэ дээр 2 1 4 8 тийм ээ. За тэнгүүт хамгийн ихний утга бол 4 гэдэг утгыг авцсан. За мэдээж 4-ийн абсолют утга бол бид нар мэдж байгаа. 4 гэдэг утга байгаа. За эхний угаасаа 4 бол 4 дээрээ солигдохгүй яг хിവэрэ байна. За тэнгүүд дараа нь хасах 2-ын абсолют утга бол 2 гэдэг утга байгаа. 2 гэдэг утгыг бид нэр мэдж байгаа. За тэнгүүд 4 2-2-ыг харьцуулаад үзвэл аль-алиных нь абсолют утгуудыг харьцуулаад үзвэл аль нь илүү вэ гэхээр мэдээж 4 илүү. За 4 илүү учраас бид нар минигийнхаа утгыг шинжлэх ёстой. Энэ 4 бол тэгтээ хамгийн ойрхон утга биш юм байна гэдгийг хэдүүлээ мэдчихэж байна гэсэн үг. За тийм учраас хэдүүлээ original утгыг нь энэ дээрээ бичиж авах хэрэгтэй. За дараа нь бид нэр loop явлаа. Мэдээж тэр давталт явлаа. Тэгэнгүүт 1 гэдэг утган дээр очроо 1-ийн абсолют утга бол 1. За эндээс бид нэр бас харж чадчихээн. 2 1 2-ыг харьцуулаад аль-алиных нь абсолют утгыг нь хасах 2 1 2-ын абсолют утгыг нь харьцуулаад үзвэл мэдээж
бид нэр 1 гэдэг утгыг илүү бага юм байна гэдгийг босчиж байна. За тийм учраас бид нэр original утгаар нь юу яах ёстой? Шинжлэх ёстой. 1 болгож. За дараа нь 4 гэдэг утга байна. За 4 минигийн одоо энэ сүрд байгаа утга нэгийг нэгтэй харьцуулаад үзвэл мэдээж 4 илүү. Тийм учраас энэ нэг дээр ямарваа нэг өөрчлөлт орохгүй. За мөн адилаар 8 дээр ямарваа нэг өөрчлөлт орохгүйгээр бид нар 1 гэдэг утгыг буцаах нь байна. За тэгсэн чинь хэдүүрэнд ямар асуудал тулгарах вэ гэвэл хэдүүрээ дараачийн дараачийн жишээ рүү ороход намс. За ихсэд минигийн хувьд бол 2-оос эхлэх юм байна. За хамгийн ихний утга нь мэдээж 2. За хасах 1. За 2-оос эхлэх юм байна. За 2-оос эхлээд яваад үтсэн чинь яах вэ гэвэл за мэдээж энэ дээр 2. 2-ын абсолют утга бол 2. За тэнгүүд хасах 1 гэдэг тоо гарч ирж байна. Хасах 1 гэдгийн абсолют утга бол 1. Энэ хоёрыг хооронд харьцуулаад үзвэл мэдээж абсолют утгын хувьд 2-оор илүү нь тодорхой. За тийм учраас бид нэр аль багыг нь авах ёстой? 1 гэдэг абсолют утгатай хасах 1-ийг хэдүүлээ аваад original утгыг нь хасах 1 болгож шинжлэх нь байна. За дараа нь дахиад давталт явлаа. Давталт дараачих руу орлоо. Энд 1 гэдэг утга 1. За энэ бол хоорондоо тэнцүү байна. За тэнцүү байх үед яах ёстой вэ гэхээр original утгуудыг нь харах ёстой. Хасах 1 гэдэг утгуудыг харах ёстой. За энэ утгууд дээр мэдээж энэ дээр 1 гэдэг утга нь илүү байгаа учраас бид нэр аль илүүг нь авнаа. Тийм учраас 1 рүү болгож бид нэр шинжлэх нь. За ерөнхийдөө бол бодолт бол нэг иймэрхүү. Ийм логикоор бодно. За юу болгоод код болгоод бичихэд мэдээж бид нар мини гэдэг утга хэрэгтэй. Мини гэдэг утга бол намсынхаа эхний утгаас ихснэ. За тэгэнгүүт лупээ явууллаа. Намсын тоонуудын дундуур мэдээж явуулж байгаа. За одоо энэ дээр хэрвээ абсолют утгын n нь абсолют утга минигээс бага байвал бид нар минигээ шинжлэх ёстой. Минигээ шинжлээд явах ёстой. За гэтээ бид нарт мэдж байгаа шүү дээ. Юун дээр одоо хэдвэрнгийнх нь хувьд анхаарах ёстой вэ гэвэл хэрвээ абсолют утгууд хоорондоо тэнцвүүл яах юм гэдэг дээрээ хэдвэрж бодох ёстой. Энэ дээр хэрвээ дахиад дотор нь хэрвээ n нь минигээс илүү байвал бид нар минигээ шинжлэх ёстой тийм ээ. За ердөө ийм хоёр зүйлийг хийхэд болох нь байна. За тэгээд бид нар минигээ буцаах хэрэгтэй. За бодолтоо л иймэрхүү. Хэдүүлээ submit хийгээд үзье. За 100% runtime-тэй байна. За тэр нь юу гэсэн утгатай вэ гэвэл бид нар big O-тэй ишнэр бодож үзвэл n гэдэг хурдтайгаар бид нар бичсэн. Мөн юугаа space complexity бодож үзвэл O1 буюу constant юутайгаар бичсэн байна. За тэгэхээр өнөөдрийн бодлого ийм байлаа. Анхаарал тавьсан явдал баярлалаа.